өдрийн мэнд хүргье. За ингээд 11-р ангийнхын сурагчдад зориулсан 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээний тайлбарыг хүргье. За энэ бол дандаа хувилбарууд явж байгаа. За эхлээд үүнийг хийхин тулд бүгдээр яах ёстой вэ гэхээр үлэг үснэгтээ одоо маш сайн ашиглаж сурсан байх ёстой. За тэгэхээр энэ дээр нь байгаа 1 2 энэ бол дис дугаар нь тийм ээ. За ер нь бол ихэнх нь мэдж байгаа. За тухайн элементийн дис дугаар гэдэг бол цөмийн цэнгийн тоо, протоны тоо, электроны тоотой тоо утгаараа тэнцүү байдаг тийм ээ. За энэ бол тухайн элементийн 13 дугаар элемент, 14, 15 гэх мэтлэнгээр бүхэл тоогоор илэрхийлэгдсэн байвал энэ бол дис дугаар. За доор нь байгаа энэ бутархай тоо бол энэ атом масс, харьцангуй атом масс нь бол энэ бутархай тоогоор тавигддаг. За ингээд энэ бол ерөөсөө харьцангуй атом массыг эндээс үлэг үснэгтнээс харж болно. За гүйцэтгэлийн үнэлгээний материал дээр бол заавал үлэг үснэгт өгөгддөг учраас бид нар энийг аягүй сайн мэдчих ёстой. За энэ бол бүлэг. За бүлгийг бол ерөөсөө босоо баган маягаар ингэж хаардаг. За ингээд 1-ийн А бүлэгт бол 1-р бүлэг нийт бол 18 бүлэг 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 бүлэг байна гэдгийг эндээс харж байна. За ингээд бүгдээрээ P3 хасах юунд агуулгадах жижиг хэсгийг ялаараа гэж байна. За эхний ээлж нь фосфор T байж хаад фосфор гас 3 болно гэдэг бол эсэлтгүүн хэм бол буурж байна. За энэ тохиолдолд бол электроныг авдаг байгаа. За тэгэхээр тухайн элементийн дис дугаар хийдвэ гэдгийг фосфорыг эндээсээ харна гэсэн үг. За дис дугаар бол фосфор бол 15 байгаа. За гэхдээ ер нь бол ихэнх нь бол цээжилсэн байгаа хаа гэж найдаж байна. За тэгэхээр дис дугаар 15 байна гэдэг бол тэг байх үедээ дис дугаар нь бол 15 байна гэдэг бол протоны тоо 15 байна гэсэн үг. Мөн электроны тоо нь 15, цөмийн цэнгийн тоо нь бол 15, харьцангуй атом масс бол сая 31 байсан те. За фосфорын харьцангуй атом масс бол энд 30/97 гэдэг бол орон шилжүүлээд тооцох юм бол 31 гэсэн үг ээ. За ингээ харьцангуй атом масс нь 31 байна. За атомын массыг олохдоо нейтроны тоог олохдоо яах вэ гэвэл атом массаас протоныг хасдаг. Атом масс нь 31, протон нь 15 учраас энэ тохиолдолд нейтроны тоо нь 15. За би яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр атом үед бас жижиг хэсгийн тоог олоорой гэд ороод ирэх магадaltaй учраас энэ хоёрыг хоёуланг нь мэдчих шаардлагатай гэдэг үгнээс ингэж бичиж байна. За тэгэхээр P3 ионы хувьд бол дис дугаар бол өөрчлөгдөхгүй, протоны тоо бол өөрчлөгдөхгүй хэвээрээ байдаг. Атом болон ионы хувьд. За электроны хувьд бол энд 3 электроныг нэмж авна гэдэг бол ерөөсөө электроны тоон дээр 3-ыг нэм гэсэн үг. Ингээд 18 электронтой болно гэсэн үг. Цөмийн цэнгийн тоо нь 15 хэвээрээ. Ер нь бол электроноор л ялгаатай болд юм байна. Харьцангуй атом масс нь мөн ялгаа байхгүй. 31. За тэгээд нейтроны тоог болохдоо 16 ш тэнцээ. Атом массаас протоныг хасна гэхээр 31-ээс 15-ыг хасаад 16 нейтрон болно гэсэн үг ээ. За тэгвэл энэ бол P3 ионы хувьд жижиг хэсгийн тоог нь оллоо. За протоны тоо хэд вэ гэхээр энд 15 өөрчлөгдөхгүй гэсэн шүү дээ. За протон энэ хоёрын айл нэг нь нейтрон зааж 32 байсан юм биш үү? Би 31 өөрөөр хийцэн байна. Энэ дээр угаасаа 31 гэд өгсөн байсан юм байна. Стоп нь байсан биш үү? 32 гэд. Тэгэхээр энэ бол 17 гэсэн үг юм байна. 17. За тэгэхээр нейтрон бол 17. Электроны тоо бол 18 болж өөрчлөгдөх учраас нэгийн бол B хариулт зүг байсан байна гэж болгоно. За 2 дугаар тест рүү оръё. Зурагт үзүүлсэн орбитал аль нь болохыг тодорхойлно гэж байна. За тэгэхээр P орбитал бол орон зайд бол гантел хэлбэртэй байдаг гэж үздэг. За тэгээд энэ магадлал бол энэ дээр бол Z тэнхлэгийн дагуу байгаа учраас энэ сурах бичгэн дээр бол байна. S орбитал нь орон зайд бөмбөрцөг хэлбэртэй
симметр учраас боломжит нэг л байралтай байдгаа гэд. P орбитал нь X тэнхлэгийн дагуу мөн Y тэнхлэгийн дагуу Z тэнхлэгийн дагуу гантел байдаг гэд. За тэгэхээр X тэнхлэгийн дагуу гэхээр хэвтэйгээр гантел тэнхлэгийн дагуу. За энэ нөгөө харагдах байдлаасаа болоод ингээд тавьсан байх шиг байна. За тэгээд энэ тохиолдолд бол яаж ийм гэхээр Z тэнхлэгийн дагуу байх учраас хоёрын бол D хариулт нь зөв байсан байна. За 3 дугаар тест рүү оръё. Протоны тоо нь 17 байх элементийн атомын электронд бүтцийг толгоороо гэж. За тэгэхээр протоны тоо гэдэг бол ерөөсөө тухайн элементийн атомын бол дистугаартай бол тэнцүү байдаг. 17 электронтой гэсэн. Дистугаар нь 17 гэдэг бол тухайн элементийн атомын хувьд бол ерөөсөө энэ 3 жижиг хэсэг бол хоорондоо тэнцүү байдаг. За тэгэхээр ингэсэн үг юм байна. 17 гэдэг бол электрон байгууламжийн том. Электроны тоо бол за ээж хийх шаардлагагүй зүгээр шууд биччихье. За 17 электронтой л байна гэсэн үг л дээ. За тэгэхээр яаж бичнэ гэсэн үг гэхээр 1S2, 2S2, 2P-ийн 6, 3S2, 3P-ийн 6, 4S2. Энэ чи бүр 10 хэд болчихлоо. 18 болчихлоо. Тэгэхээр 4S гарахгүй мэн. За ингээд 3P-ийн 5 болж ийж нийт 17 электронтой болно гэсэн үг ээ. За тэгэхээр энэ ерөнхийдөө электрон байгууламжийн томьёо бичгтээ инертийнхээ электрон байгууламжийн томьёо буюу неоныг авдаг. За неоны дистугаарыг харах юм бол энд бол 10 дугаар элемент байна. За тийм учраас 10 дугаар элемент учраас неон гэдэг нь 10 электрон байгаа шүү. Тэгээд 3S2, 3P-ийн 5 шүү гэдгийг ингэж илэрхийлдэг. Тэгэхээр энэ тестний 3 дугаар тестний зөв хариулт нь аль нь байсан бэ гэхээр D хариулт нь зөв байсан байна. За 4 дугаар тестийг бүгдээ хамтдаа хийж үзье. За 4 дугаар тест бол моль гэдэг бол ерөөсөө бодисын тоо хэмжээний нэгж. N тэнцүү 0.1 моль, 2 моль калиум бромидын ажиллагаа нь нэгдсэн бэ гэхээр 160 см3 гэж байна. За тэгэхээр эндээс концентрацийг бол молийн концентрацийг. За тэгэхээр концентрацийг олдог ямар томьёо байдаг вэ гэхээр C тэнцүү N-ийг хуваах нь V гэсэн томьёо байдаг. N бодисын тоо хэмжээ нь моль байдаг. Эцэлхүүн заавал десиметр куб байх хэрэгтэй. За тэгэхээр десиметр кубыг яаж метр куб руу шилжүүлэх вэ гэдэг асуулт бидний өмнө толгорч байна. За тэгэхээр эндээс бол юу шилжүүлнэ гэсэн үг. За тэгэхээр 160 см3-ыг 1 дециметр куб нь бол 1000. За энийг эсэлхүүнийг шилжүүлье. За 160 см3 гэдэг чинь 1 дециметр куб руу шилжүүлэхэд бол шилжүүлэх гэж байгаа юм а дээрээ бичээд 1000 см3-тай тэнцүүгээд X тэнцүү 0.16 дециметр куб болно гэсэн үг. За одоо энэний үргэлжлэлийг энэ хойно бол бичье. За тэгэхээр 4-ийн үргэлжлэл гэчээ. Үргэлжлэл. За тэгэхээр эндээс C тэнцүү N бол 0.2 мол гэдэг өгсөн байна. 0.16 дециметр куб гэдэг өгсөн байна. За ингэ батсан чинь 1.25 молийг хуваах нь дециметр куб гэсэн нэгжтэй. Өөрөөр хэлбэл 2-ын бол 4-ийн бол B хариулт нь зөв байжээ. За глюкозын эмпирик томьёог олно гэж байна. За глюкозын томьёо юу гэдэг вэ гэхээр 5 дахь нь C6H12O6. Энэ бол глюкозын томьёо. За энэ томьёогоо бүгдийн 6 тоожсон. Тэгэхээр C1H2O буюу 5-ын бол аль хариулт нь байсан бэ гэхээр B хариулт нь зөв байсан байна. За 6-ыг бол яасан бэ гэхээр тэнцвүүлсэн байна. За энд хэдэн C вэ гэхээр 5 C байгаа учраас энэний өмнө 5-ыг тавьчих. Энд 12 байгаа учраас энэний өмнө 6-ыг тавьчих. 2 5-ын 10 дээр 6-ыг нэмээд 16 дээр 16-ыг яагсан 8 гэхээр X тэнцүү 5 та тэнцүү Y тэнцүү 6 та гэхээр
6-гийн бол D хариултын зөв байжээ. За нүүрстрэгчийн атомын диоксидын молекулын Цикрест диаграмд хэдэн холбооны хос хэдэн чөлөөт хос дүрслэгдэх вэ? Жиж зөвхөн гадаад ухрааны электроныг авч үзнэ гэж үтсэн байна. За энийг бол сорилын материалыг үтсэн бол хийсэн байгаа. За тэгэхээр за яг дахиад хийгээд үзье л да. За С жишээлбэл хэдгээр элемент вэ гэхээр 6 дугаар элемент юм аа. Өдөөгдсөн төлөвөөр нэгмсэн бичээ. 2px 2py 2pz дээр 1 электрон байрлана. Хүчил төрөгч бол 8 дугаар элемент юм. За тэгвэл 8 дугаар элементийн электрон байгуул хэмжээний томьёог бичих юм бол ямар болно гэсэн үг вэ гэхээр 1s2 2s2 2px 2py 2pz дээр 211. За тэгэхээр энд бол валенти электрон буюу хамгийн гадна талын давхрааны электрон бол энэ байна. Энэний хувьд валенти электрон буюу хамгийн гадна талын давхрааны электрон бол энэ байна. За эхний ээлжинд хүчил төрөгчөө авч үзье. За хүчил төрөгч бол гадаад давхраанда хэдэн чөлөөт тос байна вэ гэхээр 2 чөлөөт тостой 1 чөлөөт тос 2 чөлөөт тостой хэдэн хослоогүй байна вэ гэхээр 2 хослоогүй электрон байна. Дахиад нэг О-гийн хувьд бол хэдэн чөлөөт тос байна вэ гэхээр 2 чөлөөт тостой 2 хослоогүй. За одоо бүгдээрээ С-ийн атом авч үзье. С бол гадаад давхраанда хослоогүй 4 электронтой байгаа учраас энэ жоохон холхон бичигчлээ. Уул нь жоохон ойрхон байвал зүгээр байсан. За ингээд хослоогүй 4-ээрээ хүчил төрөгчтөө хэдэн дундын хас үүсгэж байна вэ гэхээр 1 2 3 4 дундын хас үүсгэж байна. За тэгвэл дундын хас холбогдоогүй холбооны дундын хосыг холбооны хос электрон гэж бас нэрлэнэ. За холбооны хос электроны хувьд бол 4 байна. Чөлөөт хос электроны хувьд бол 1 чөлөөтөөс 2 чөлөөтөөс 3 чөлөөтөөс 4 чөлөөтөөс ингээд 4гээд ингээд аль хариулт нь хэлсэн бэ гэхээр 7-гийн бол B хариулт нь зөв байсан байна. Нэгэн нүүрс өстрөгчийн 20% нь өстрөгч эзэлдэг бол нүүрс өстрөгчийн томьёог олно гэж байна. За тэгэхээр 8 дугаар тест байна тий. За тэгэхээр CX A шигэргээс тогтсон нэгдэл байжээ. За энэс MC-г ARC тухайн гэсэн үг гарцсан. M A шиг AR тухайн гэсэн үг ээ. C-ийнх бол энэ устрагч нь 20% байхгүй. Тэгэхээр нүүрс төрөгчийг болохдоо 100-аас 20 хасаад 80% байна гэсэн үг. Энэ бол 80% гэсэн үг. За тэгэхээр C-ийнх хэд байсан бэ гэхээр 80-ыг хэд тухайн гэсэн үг вэ гэхээр 80-ыг харьцангуй атомаас нь C-ийнх 12 байдаг. Устрагчийн 20-ыг 1 тухайн гэсэн үг. За ингээд 80-ыг 12 тугаахаар 666 гарч ийн. 20-ыг 1 тугаагаад 20. За энэ хоёр тооны бага тоонд нь хуваадаг тийм ээ 666. Тэгэхээр нэгийг харьцах нь 3 гэдэг бол C1H3 гэдэг бол энэ бол эмпирик томьёо байна. Тэгвэл C1H3-ыг 2-оор үржүүлэх эсвэл 3-аар үржүүлэх гэхээр ерөөсөө боломжит хариулт нь ерөөсөө C хариулт нь зөв байна. Яагаад гэвэл энийг 2-оор үржүүлэхээр C2H6 гарна шүү дээ. C2H6. 3-аар үржүүлэхээр C3H9 гэд болохгүй байгаа учраас C хариулт нь зөв байна гэж үзнэ. За 9-р тестэн дээр нэгэн бодисын физик шин чанарыг өснөгтөнд харуулжээ. Өснөгтөнд дараах мэдээллийг ажиглан өснөгтөнд байхын мэдээллийг ажиглан ямар бодис болохыг тодорхойлоорой гэж. За хайлах цэг бол 3600 нягт нь бол ийм байна. Энэ бол хайлах цэг харьцангуй өндөртэй байна. За өндөртэй байна гэдэг бол ерөөсөө атомын тас доромтоор юм. Балж чулуу нь бол яадаг вэ гэхээр нүүрс төрөгчийн нэг дүрс хувилбар бөгөөд хайлах цэг нь 3600 байдаг. Нэгт нь ойролцоогоор бол 1.8 орчим байдаг. За хамгийн гол нь балж чулууны бол хатуу төлөвтөөж цахилгаан дамжуулдаг. Тэгээд ганц шингэн төлөвтөөж дамжуулдаг. Цорын ганц. За цорын ганц биш юм аа. Бас өөр металл бишүүд, ганц нэг металл бишүүд бол байдаг штеп. За тэгэхээр хатуу төлөвтөөж цахилгаан дамжуулдаг, шингэндэж дамжуулдаг гэхээр энэ бол балж чулуу бол байж болж байна. Гэтэл энэ литий оксид бол яадаг вэ гэхээр
ионы холбоотой натрийн хлорид ч гэсэн ионы холбоотой 801 градус тайлдаг шүү дээ. 801 градус тайлдаг байхгүй. Тэгэхээр энэ бол биш байна. Гэхдээ бас нэг биш байх нөхцөл нь юу вэ гэхээр хатуу үедээ бол цахилгаан дамжуулахгүй шүү дээ. Шингэндээ бол дамжуулна. Литий оксид бол мөн ялгаа байхгүй. Хайлах цэг нь бол ийм өндөр биш. Тэгээд ионы холбоотой. Тэгээд хайлах цэг нь тийм өндөр биш. Хөнгөн цагаан бол 801 градус тайлдаг. Тэгээд хатуу байна уу, шингэн байна уу хоёуланд нь дамжуулдаг. Гэхдээ хайлах цэг нь бага байх учраас тохиромжгүй. Энэ ер нь бол эндээс бол юу гэж дүгнж болох вэ гэвэл ионы холбоотой нэгдлүүдийн хайлах бослох цэг нь бол их хөвчлэн ионы болон металлын холбоотой нэгдлүүдийн хайлах цэг нь бол харцангуй бага байдаг. Дундаж байдаг. Балч чулуу бол ковалент атомын том молекулын бүтцтэй учраас хайлах цэг нь өндөр байдаг учраас хариултан зөв байжээ. За сурагч этанолын шатах урвалын дулааны илэрлийг хэмжээд дараах үр дүн гаргаж тавьсан гэж. За тэгэхээр эндээс бол Q тэнцүү M-ийг үржих, C-ийг үржих, дельта T. За энэ бол ус юм уу? Ус мөлийн масс гэдэг. Энэ дээр бол ус юм уу? Энэ юуны масс байх ёстой гэхээр ус мөлийн масс байх ёстой шүү дээ. Тэгэхээр шилэн аяхтай усны масс нь энд 160 г гэж өгсөн учраас 160 г-ыг үржих нь 4184 жоулыг үржих нь мол асхныг үржих нь кило асхныг грамм асхныг шүү. За үржих нь дельта T-г олохдоо яадаг вэ гэхээр дельта T-г олохдоо яадаг вэ гэхээр T2-оос T1-ийг хасч болдог шүү дээ. Тэгэхээр T2 нь бол 39-ээс 19-ийг хасна гэсэн үг. Тэгэхээр 39-ээс 19 гэдэг бол 20 градус гарч ийн. Үржих нь 20 кельвин гэсэн ч болно, градус гэсэн ч болно. Энэ хоёр дээр ялгаа гарахгүй. За ингээд энэ хоёр хураагдаад кельвинтэй граммтай хураагдаад энэ жоултай нэгж буюу 160-ыг үржих нь аль хариулт байх боломжтой гэхээр 160-тай хариулдаг ус энэ л гэж 4184 үржих нь 20 жоултай гээд энэний 10 бол B хариултан зөв байжээ. Зурагт бол эндотерморуулын энергийн диаграммыг харуулсан байна. За А зураг бол юуг илэрхийлж байна вэ гэхээр их бодисын түвшнээс биш харин тэг цэгээс оргил хүртэлх зайг зааж байна. Энэ нь идэвхжсэн энергийг харуулахгүй байна. Энэ бол ерөөсөө тэг цэгээс юу идэвхжлийн энергийг харуулахгүй байгаа шүү, энэ биш. За энэ бол зүгээр л тэг цэгээс их бодисын оройн цэгийн утгыг харуулж байна. Б сум бол жинхэнэ шулуун урвалын идэвхжлийн энергийг харуулж байна. Яагаад гэвэл шулуун урвалын идэвхжлийн энерги гэдэг бол оройн цэгээс их бодисын утгыг хасдаг шүү дээ. За С зураг бол яаж юм бэ гэхээр буцаг урвалын идэвхжлийн энергийг харуулж байна. Буцаг урвалын үед их бодис нь энэ оройн цэгний энэ учраас энэ бол буцаг урвалын идэвхжлийн энергийг харуулж байна. Д зэрэг бол бүтээгдэхүүн бодисоос их бодисыг хасах ёстой учраас шулуун урвалын энтальпийн өөрчлөлтийг бол харуулж байна. Ингээд аль хариултан зөв байсан бэ гэхээр 11-ийн бол С хариултан зөв байжээ. 19-т нь 2 дугаар үеийг байрладаг цахилгаан сармын элементүүдийг харуул. Энэ бол 3 дугаар үеийн элементүүдийг харуулсан байна багш нь. За тэгэхээр энэ дээр бол үеийн дагуу хойшлох тусам яадаг вэ гэхээр ерөнхийдөө атомын радиус бол буурдгийг бол харуулж байна. Яагаад буурдаг вэ гэхээр гадаад давхрааны электроны тоо нэмэгдэхээр цөмдөө татагдах хүч нь нэмэгддэг учраас атомын радиус нь бол үеийн дагуу хойшлоход бол буурдгаа гэдгийг эндээс харж болж байна. Харин юу яах юм бол энэ 2 дугаар үеийн элементүүд дээр бас энэ яг адилхан зөв тогтол ажиглагддаг. Атомын радиус литий, бериллий, бор, мөртөр хүчгээд үеийн дагуу хойшлох тусам атомын радиус бол яадаг вэ гэхээр энэ дээр бол буурна. Тэгэхээр атомын радиус хамгийн том нь бол хамгийн урдаа байрлаж байгаа элемент буюу литий байсан байна. За пентан 2 4 д метил пент. За энийг эхлээд нэрлэхийн тулд C-гээ биччихье. За ингээд C. За энд бол CH3 байгаа, CH3 байгаа. Нэрлээ сурцсан байгаа нөхцөлд бол энэ C-ийн толгой даашин тавих шаардлагагүй. За энд бол нүүр өстрөгчдийг нэрлэхдээ салбарлалт захтай ойр талаас дугаарладаг тийм ээ. Тэгэхээр 1 2 3 4 5. За тэгээд энэ бол 2 3 д
диметил пентан байсан байна. За Б-г нэрлэе. Энэ бол салбарлалт захтаа 1 2 3 4 5. Тэгэхээр B бол 2 метил пентан байсан байна. За энийг нэрлэе. Салбарлалт захтаа ойр талаас 1 2 3 гурт гинжин хэлхийг сонгоно шүү дээ. Тэгэхээр 2 2 диметил голдоо 5 цэтийг бид нар пентан гэдэг те. За D-г нэрлэе. 1 2 C-гийн тоолоод тавьсан ч болно 4 5. Тэгэхээр 2 4 диметил голдоо 5 цэтийг бид нар пентан гэдэг. Тэгэхээр энэ 13-ын бол D хариултан зөв байжээ гэж үзсэн. За дараагийнх нь доорх бодисуудаас аль нь 3 дахь карбокатионыг илэрхийлж байна гэхээр карбон гэдэг бол нүүрс төрөгчийг хэлж байгаа юм. Катион гэдэг нь яаж байгаа гэхээр нэмэгц энэгтэй жижиг хэсгийг хэлж байгаа. Тэгэхээр карбокатион гэдэг бол энэ C-гийн эргэн тойронд 3C байгаа учраас энэ нэмэгц энэгтэй одоо карбокатионы эргэн тойронд 3C байгаа учраас энэ бол 3 дахь карбокатион байна. Энэ 3 дахь карбокатион байна. Дараагийнх нь аваад үзэх юм бол энэ C-гийн эргэн тойронд 2C байгаа учраас энэ бол 2 дахь карбокатион байна. За энэ А-шийн гүцээгээрээ катион. За энэ бол энэ C бол 1C-тэй байгаа учраас энэ бол анх дахь карбокатион. Карбокатион. За карбокатион. Дааш 2-той энэ дааш 3-тайгаа. Тэгэхээр 3 дахь чинь Э хариултан зөв байжээ. Доорх зурагт этаны молекул этан гэдэг бол дан холбоотой учраас дан холбоотой нэгдлүүд sp3 эргэлзэлтэй байх бөгөөд холбооны өнцөг нь 109.5 градус гэдэг. За харин хоёрлсан холбоотой нэгдлүүд sp2 эргэлзэлтэй байх бөгөөд холбооны өнцөг нь 120 градус гэдэг. Гурвалсан холбоотой нэгдлүүд sp эргэлзэлтэй байх бөгөөд холбооны өнцөг нь 180 гэдэг. Тэгэхээр энэ дан холбоотой учраас 109.5 гэдэг. За энэ 180-тай бол гурвалсан холбоотой энд байна те. Тэрнээс гадна гурвалсан холбоотойгоос гадна юу яадیں۔ Дээр нэрээ Берли H2 дээр бол нөгөө чөлөө тос дундын ос электронууд нь аль болох хол байхыг эрмэлздэг учраас энэ дээр бол энэ дундын ос нь 2 байгаад чөлөө тос нь тэг байвал 180 байдаг. Дундын ос нь 3 байгаад чөлөө тос нь тэг байвал 120 градус буюу хавтган гурвалжин байдаг. Гэх мэтлэнгээр энэ дундын ос нь 3 байгаад чөлөө тос нь 2 байвал гурвалжин пирамид байдаг гэд. Дундын ос нь 2 байгаад чөлөө тос нь 2 байвал энэ бол V хэлбэртэй буюу өнцгөн гацсан тетраэдр хэлбэртэй байдаг гэд. Энийг бол зээжлэх шаардлагатай юм байна. За өгсөн урлагийн дунд үүсэх бодисыг олоорой гэж. За тэгэхээр энэ дээр бол нөгөө Марковников бол дүрм гаргасан. За энэ дүрм яасан бэ гэхээр хоёрсан холбоон дээр байгаа нүүрс төрөгч дээр аль баг H багтаа тал дээр нь бол OH-ийн бүлэг ирж сууна. H-ийн ихтэй тал дээр нь бол ус төрөгчийн атом ирж сууна. Хоёрсан холбоо тасраад дан холбоо болно гэдэг энэ дүрмийг бол Марковников бол тодорхойлсон байгаа. За тэгэхээр энэ дээр бол 1 2 3 гэхээр 3C-тэй байвал пропан тэгээд 2 дугаар C дээр ол буюу спирт байгаа учраас 16-гийн бол D хариултан зөв байжээ. Зурагт үзүүлсэн органик нэгдлийг нэрлэнэ гэж байна. За тэгэхээр энэ дээр бол C-г нь бүцээг явчих. Энэ дээр бол А-шууд нь байгаа. За тэгээд энэ дээр бол нэг л ширхэг O байна тий. Тэгээ H байгаа учраас энэ бол этанол буюу спирт ол гэсэн байна шүү дээ. Ингээд B хариултан зөв байжээ. Доорх томьёонуудаас аль нь пентанолын томьёог илэрхийлж чадахгүй гэж. За пентанол гэдэг бол C5H11 OH өөрөлдвөл алканол гэдгийн ерөнхий томьёо ямар байдаг вэ гэхээр CnH2n дээр нэмэх нь 1 OH гэдэг байхгүй. Тэгэхээр n тэнцээ 5 гэхээр C5H11 OH гэсэн үг шүү дээ. Өөрөлдвөл энийг C5H энэ ус төрөгчийн нийшээ нэмжүүл 12 O болж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр A-н ч зөв, B-н ч зөв. Энэ биш байна. D бас зөв байна. Яагаад гэвэл энийг задгаа хураангуй томьёог юм бичсэн байна шүү дээ. 1 2 3 2 3 4 5 гэдэг энэ. Тэгэхээр энэ
ерөөсөө болж чадахгүй нэг байна. Нэг одоо аашаар 13 болчихж штэ. Нэг аашаар илүү болчиход боломжгүй гэсэн. За дараагийнх нь авч үзье. Тэгэхээр боломжгүй нь бол D-ийн зүг байсан байна. За 19 дэх нь грамын усны өнгийг арилгадаг нэгдлийг олно гэвэл энэ хоёрлсон болон гурвалсан холбоотой нэгдлүүдийн тохиолдолд авч үзсэн байна. За тэгвэл хоёрлсон холбоотой нэгдлийн ерөнхий томьёо CNH2n гэдэг. Гурвалсан холбоотой нэгдлийн ерөнхий томьёо CNH2n-ээс хасах нь 2 гэдэг. За тэгээд CNH2n гэсэн томьёонд C2H2 буюу 2 дахь томьёо тохирч байна. CNH2n-ээс хасах нь 2 гэдэгт 7 дахь томьёо буюу биш C2H4 шүү дээ тийм ээ. C2H2 тохирч байна. 2 7 буюу 19-ийн B хариулт байжээ. За аль нь амидын холбоотой гэхээр уураг бол пептид буюу амидын холбоотой пептид буюу амидын холбоог бол агуулдаг. За тэгвэл уураг яаж үүсдэг вэ гэхээр жишээлбэл бүгдээрээ нэг амин хүчил дээр альфа амин хүчил дээр авч үзье. За энэ дээр бол артикал 1 за 2 шиг амин хүчлийг хооронд нь уралд оруулаад за тэгээ пептидийн холбоог бүгдээрээ үүсгэж үзье. За тэгэхээр нэг альфа амин хүчлийн карбоксил бүлгийн OH бүлэг нь нөгөө амин хүчлийн H-тай холбогдоод юу үүсгдэг вэ гэхээр ус үүсгдэг. За одоо яг эндээс эхлүүлээд бичье. Энэ бол хэвээрээ биш үү? Артикал CH энэ доошогоо NH2 байна. Одоо энэ дээр CH бүлэг ирлээ. За энэ устрагч салсан хэсэг дээр NH холбоо ирээд CH саун болоод тэгээд артикал 1 болно. За тэгээд одоо яг энэ холбоо гих маягаар 20 шиг альфа амин хүчлүүд хоорондоо уралд ороод уургийг бол үүсгдэг. За энийг бол ямар холбоо гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр пептидийн холбоо буюу амидын холбоо гэж нэрлэж байгаа. Тэгэхээр амидын холбоотой нь 20 бий гэжээ. За хоёрдугаар хэсгийг хийхийн тулд амикийн молекулын хэлбэрийг олно гэж. За энэ бол яг сурах хичгэн дээр байдаг. За энэ бол дундын хос электрон нь дундын холбогдсон хос электрон нь бол хос электроны тоо нь бол 3 байна. Чөлөөт хос электрон нь бол 1 байгаа нөхцөлд молекулын хэлбэр тэгэхээр энэ дээр бол аль нь тохиромжтой байна вэ гэхээр аль нь тохиромжтой байна. Энэ шүү дээ. Яг энэ биш. Ааш нь энэ байна, ааш нь энэ байна, ааш нь энэ байна, ааш нь энэ байна. Дахиад нэг ааш нь. Тэгэхээр нөгөө хавтгай дээр, хавтгаан наан, хавтгаан цаана энэ бол нөгөө чөлөөт тос электроныг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр тэнцүү 4 байжээ. Молекулын хэлбэр нь хавтгаан гурвалжин гэхээр зүгээр л яг ижлэх энэ байна. AX3 байгаа байхгүй. AX3 бол хавтгаан гурвалжин буюу B тэнцүү 1 байна. Зөвхөн дундын хос электроны түлхэлцэл гэсэн 2 түлхэлцэл гэж байгаа байхгүй. Дундын хос электроны 2 түлхэлцэл гэхээр C тэнцүү T болж таарлаа. CH4-ийн молекулын хэлбэр гэхээр CH4 гэдэг чинь CX4 гэсэн үг шүү дээ. AX4 гэсэн үг байхгүй юм. AX4. CH4 адилхан байгаас XX4 адилхан 4 адилхан гэсэн үг байхгүй. Тэгэхээр D тэнцүү 2 болж таарлаа. Ийдх нь H2O-гийн молекулын хэлбэрийг сонгоно гэхээр энэ биш үү сая энэ дээр тайлбарласан тий. Хаана нэлээ? Энэ шүү дээ. H2O. Чөлөөт тос нь 2 байна. Дундын тос нь 2 байна. Ингээд энэ хэлбэр хаана вэ гэхээр энэ шүү дээ. Дундын тос нь 2. E гэдэг нь чөлөөт тос баггүй. Чөлөөт тос нь 2 байна. Ингээд E тэнцүү юу гэсэн бэлээ? 5 юм байна. За ингээ 2-ын 1 нь болцсон гэсэн. За энийг бол ерөнхийдөө хуулж аваад бичиж хийжлүүл бас зохимжтой. Дугаарлсан үгийг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэх нь гэж. За нэгдүгээрт нь холоор 2 O7-гийн төлөв ямар байдаг вэ гэж хэлсэн байна. За холоор 2 O7 бол энэ дээр би тавиаг юм. За D холоор пентаоксидын шинж чанарыг авч үзэх юм бол холоор 2 O7 нь
хайлах цэг нь нас 9157 градуст, буслах цэг нь бол 8207-д буцалт юм байна. Тэгэхээр өрөөний температур буюу 20-25 градусын температурт бол энэ бол шингэн байдаг гэсэн үг. Тэгэхээр E тэнцүү шингэн гэдэг юм хаана вэ гэхээр 7 байна. Ийм 7 байсан байна. За P4O10-ийн энэ гэхдээ P4O10-ийн бүтэц байгуул гэхээр энэ дээр молекулын гэж тийм молекулын тас дамдарын бүтэцтэй шүү дээ. За тэгэхээр B тэнцүү молекулын гэдэг нь 6 болж тарлаа. Оксидын англи гэхээр силициум O2-ыг бол хүчлийн оксид гэж нэрлэнэ. За энд байна. Энэ дээр гэхдээ англиаг байна. За гэхдээ энэ дээр яг тайлбар дээр бол хүчлийн оксидд бол хамааруулдаг. Яагаад вэ гэхээр силициум O2 нь суурьтай оролд ороод идэг. Тэгсэн мөртлөө хүчилтэй бол оролд орохгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хүчлийн оксид гэдэг ангилалд хамааруулна. Тэгэхээр C тэнцүү хүчлийн гэдэг нь хаана вэ гэхээр 2 юм гэсэн. Оксидуудын дугаарыг ашиглан дараах даалгаврыг үүсгэхээр хамгийн бага температурт хайлдаг оксид гэж. За тэгэхээр хамгийн бага температурт хайлдаг оксид нь хайлах цэг нь бид нар дотроос хамгийн бага нь аль вэ гэхээр хасах 92 тайлж байгаа нь буюу холоор 2 А7 нэсэн байна. За тэгэхээр энэ дээр бол 7-ыг дуулж утгаар боллоо. Устдаа уралд ордоггүй металлыг коррозид орохоос хамгаалдаг гэхээр энэ оксидууд дундаас устдаа уралд ордоггүй нь. За энэ хоёр оксид энэ алюминиум 2O3 болон силициум O2 хоёулаа уралд ордоггүй юм байна. Угаасаа ордог. Металлыг коррозид орохоос хамгаалдаг гэхээр угаасаа хөнгөн цагаан биш үү? Хөнгөн цагаан нь яадаг вэ гэхээр хөнгөн цагаан таах савсуулгач ер нь бол хөнгөн цагаанаар хийсэн эд зүйлмээд агаарын хүчил төрөштэй уралд ороод ингээд оксидын бүрхүүлийг үүсгэждэг учраас энэ металлыг коррозид орохоос хамгаалдаг учраас E тэнцүү 3-ыг E тэнцүү хэд байсан бэ гэхээр 3-ыг дуулж бодох байжээ. За ингээд анхааралтай сонссон суралцагч нартаа баярлалаа.